тодорхой одоо сургууль цэцэрлэг бусад одоо байгууламжийг хамарсан 7 баалын газар хөдлөлөөхөд тэнд ямар одоо үйл ажиллагаа зохион байгуулагдах уу гэдэг ийм наривчилсан төлөвлөгөө гарчаад байгаа ерөнхийлөгч. За энэ бол дараах хууль эрх зүйн орчны талаас нь болж байгаа юм юу вэ? Шинжлэх юм юу вэ гэдэг л. Тэгэхээр одоо бол яг хуу ер нь мэргэжлийн хяналтын байгууллага баригдаж байгаа барилга байгууламжийн үе шатны хяналтын ажлыг бол хийгээд явж байгаа. За бид бол ямар хэмжээтэй барилга байгууламж дээр аль шатны мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт тавих уу гэдгийг бол нарийн заагалд тогтоож өгсөн. Тэгээд барилга байгууламжийг одоо ялангуяа их өндөр баригдаж байгаа энэ төр барилгуудыг бол тухайн одоо яг барилгын ажлын явцад нь тэр одоо барилгын материалын дээж юмнуудаас нь аваад тэгээд одоо сорилт хийж тэрнийхээ одоо баталгааг гаргаж ингээд явагдаж байгаа. За барилгын хувьд бол барилгын зураг төсвийн ажил хийгдэж байх үед бол тухайлбал Улаанбаатар хотод аль бүсд баригдаж байгаа барилга уу гэдгээс нь шалтгаалаад 6-аас 8 баалын газар хөдлөлтийг даах хэмжээний ийм барилга байгууламжийн одоо зураг төсвийг батлаад ингэж явж байгаа. За даатгалын хувьд бол энэ зам тавир барилга хот байгуулалтын яам дээр бас судалж үзсэн асуудлууд бол бий. Тэгээд тэр даатгалын үн өртөг маш их өндөр гардаг учраас бол бас даатгалын компаниуд энэ чиглэлээр бол одоогийн байгаа нөхцөлд бол шууд ороод ажиллах боломж болцоо бол байхгүй байгаа юм. Зөвхөн эрх зүйн орчны бас шинжил хийж яг энэ чиглэлийн тусгай зориултын одоо ийм даатгалын байгууллагууд байгуулж ээж энэ ажил бол явах ёстой юм аа гэсэн ийм ойлголттой байна. За хин би нэг хоёр юм хэлж. За энэ хөл. Малчтын даатгалтаа ерөнхийдөө адилхан хийж болно гэж бодож байгаа. Одоо барилгын даатгалыг барилга нуруул даатгалын компани даах хуультай штэ. Өнөөдрийн хуулиар. Яагаад хүмүүс даатгалдгүй гэхээр сар болгон өгч байгаа төлбөр нь хэрвээ газар хөдлөлтийн ийм идэвхтэй бүсэд байгаа байшин бол хамаагүй өндөр болчиход байгаа. Нураад унчих юм бол бүрийн хэмжээний орлуулах байшин барих хэмжээнд мөнгө өгөх ёстой шүү. Тэгэхээр энэ хооронд зөрөө гараад идэг учраас малын индексжүүлсэн даатгал гэдгээр малчид малаа даатгахгүй байхад нь Дэлхийн банкны зээлээр нөгөө сангийг бүрдүүлж өгч байгаа. Тэрнтэй адилхан газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршиж байгаа байшингийн даатгал ердийн бүсэд оршиж байгаа байшингийн даатгалаас илүү болоод байгаа бол ийм улсаас мөнгө өгөх замаар одоо эхлүүлэх ажлыг бол хийж болох байхаа гэж бодож байгаа. Хоёрдугаарт одоо төсвийн тодтгол орж ирэх чинь дараагийн 7 хоногт энэ 4 тэрбумын асуудал байдаг. Эсвэл энэ Бат Эрдэнэ юун дотор нэг 20 тэрбумын тухай яриад илээ. Энэ мөнгийг бол яаралтай засгийн газраас оруулж ирэх болцоо би байгаа байх гэж бодож байгаа. Асуудал өөрөө хүндэрч байгаа. Үлзий хотын хийсэн презентацаас бол нэлээд хүндэрсэн харагдаж байгаа учраас станц худалдаж авах, үнэлгээ хийх, амжиж анхааруулах систем ийм юмда одооноос мөнгө зараад эхлэх нь зүйтэй гэж бодож байна. Төсөв яригдаж эхлэхээс өмнө. Бат Эрдэнэс нэг асуулт асуух төрийн нэрийн бичгийн дараагаас энэ нөгөө 35% нь одоо нийт байгаа барилгын ч гэдэг юм уу тэдэн баалд биш ээ. Одоо ер нь газар хөдлөх юм бол Улаанбаатарт ямар нэгэн газар хөдлөлт болох юм бол нурхаар байна гэдэг ингээд нэг тооцоо судалгаа гаргаад байна гэдэг шүү дээ. Тэр ямар багаж техникээр гаргаж байна? Яг одоо байшин бүрээр гаргах боломж юу? Оршин суугчид нь мэдээлээ танаахын юм байдалтай байна гэдэг. Одоо төв суурин газрууд аймгийн төвүүд гэдэг. За тэгэхээр энэ ерөөсөө судалгаа бол маш бага хийгдсэн юм байлээ. Манай агентлаг дээр судалгаа хийдэг одоо багаж тохиолнууд хөрөмж бол муутай. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд бол судалгаа хийгдсэн. Энэгээр бол ер нь бол 35% орчим хувь нь бол нурах тийм болцоотой гэдэг. Түрүүн би хэлжсэн танд хэлсэн тэр бичил мужлын зургийг бол шинжилгээ хийх шаардлагатай. 1968 онд хийгдсэн ийм зураг байж байгаа. Тэгэхээр энэс хойш бол манай энэ баал маань нэг баалаар бол нэмэгчээд байж байгаа. Тэгэхээр энийг бол зайлшгүй одоо шинжилэх шаардлагатай нэгдүгээр. Хоёрдугаар энэ маань шинжилнэ гэдэг маань нөгөө яг тухайн нутаг дэвсгэрт ямар орионд ямар хэмжээний баалтай баалыг төсвөрлөх барилга байх ёстой вэ гэдэг маань тодорхойлогдох ёстой. Энийгээ дагаад таны түрүүний хэлсэнчлэн тэр барилгын нөгөө хийц норматив юмнууд нь өөрчлөгдөж явах ёстой юм. Тэгэхээр энэ цаашдаа бид нар барьж байгаа барилгын дээр анхаарахад бол том чухал ач холбогдол байна.
Ганц юм нөөц аэродромын асуудал байна. Одоо энэ нэг Японы тусламжаар барьж байгаа аэродром чинь хизээ бэлэн болох гэж байна. Өөр газар одоо тэр орохгүй ч байсан гэсэн буян тухайг ашиглах боломжгүй боллоо гэхэд өөр газар онгоц суух юм боломжгүй. Судалж байгаа. 2015 онд нөөц аэродром маань ашиглалтанд орох ёстой. Шинэ аэродром, шинэ аэродром. Шинэ онгоцны бодлоо. Өөр судалж байгаа газар бол Монгол улсын хэмжээнд бид нар сая Амгалан баяр дарга хэллээ. Энэ нэгдсэн төлөвлөгөө боловсруулсан. Энэ нэгдсэн төлөвлөгөө боловсруулахын тулд Монгол улсын аль нутаг дэвсгэр хэдийн хэмжээний техник технологи байж байна. Хэдийн хэмжээний нөөц аэродромууд ажиллаж болох уу гэсэн бүх одоо даануудыг бол бид нар гаргаад өгсөн байж байгаа. Тэгээ энэнийхээ дагуу бол тэр хэрвээ гамшиг тохиолдол бол зам төвөр барилга утга уулзсан яамны хэмжээнд бүх даанууд нь бол хэрэгжиж одоо арга хэмжээнүүд нь авч явах болцоо нь гарчаад байна. За баярлалаа. За ингээд энд бас олон нийтэд хандаж хэлэхэд манай за Бат сая асуусан яаж хэмжиж гин үгээд тэгээ одоо хотын захиргаанаас 8 багж авчихаа үл эвдэх аргаар баригдаж байгаа барилгыг барьсан барилгыг объектыг оншилж болдог. Энэ бол тийм одоо газар хөдлөлтийн баал дөргөлт чичирхийлд төсвөртэй юм байна гэдгийг өөрчилж одоо мэдх ийм багжийг бол Тайпей хотоос авахар ийм бэлтгэл ажлууд бол хийж байгаа хүмүүс нь явуулсан байна. Ингэснээр бол энэ бол одоо альж барилга дээр очиод энэ бол тийм одоо хөдөлтийн үед төсвөргүй юм байна. Ийм учиртай юм байна гэдэг урьдчилан онш тавих бүрэн боломжтой болж байгаа. Эвдрэл өгөхгүйгээр механик үйлдэл хийхгүйгээр тийм өндөр түвшний багж хэрэгсэл цагаалчаад байгаа. За